Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас про подкастыг цуурлаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг. Энэ удаагийн подкастад Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Мөнхтий оролцож байна. Бидний ярилцах сэдэв гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэж юу болох хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцах болно. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Танд болон про подкастын сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. За бидний ярилцах сэдэв бол гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэж юу болох талаар ярилцахаар сонгож авсан байгаа шүү дээ. Тэгэхээр гээгдэл эд хөрөнгө гэдэг дээр бас маш олон ойлголтууд бас байна л да тийм. Алдаатай гүйлгээ, андуурагцсан илгээмж, за гээгдэл эд хөрөнгөөс гадна алдуул мал завших энэ гэмт хэрэгч гэсэн гээгдэл эд хөрөнгө завших гэдэг гэмт хэрэгт холбогддгийм байна. Та тэгэхээр яагаад энэ сэдвийн хүрээнд иргэд олон нийтэд мэдээлэл хүргэе гэж сонгож авсан бэ? За би энэхүү сэдвийг сонгон авч подкастын сонсогчдод хүргэх болсон шалтгаан маань гэвэл хүн бүр хүүхэд ахуй наснаас эхлэн хулгай ажиллахгүй, хүн зодож болохгүй, хүчирхийлүүлдэж болохгүй гэх мэт үйлдэлүүдийг хуулиар хоригдсан гэмт хэрэг тооцогддог гэдгийг амьдралынхаа туршид заалгаж сурч мэдэж өссөн байдаг шүү дээ. Харин зарим үйлдэл эсвэл хийснээр энэ нь бол гэмт хэрэг зөрчил тооцогддог юм а гэдгийг мэддэггүйгээсээ болж гэмт хэрэгтэн зөрчлийн холбогдогч болж байгаа тохиолдол байгаа учраас энэ хүсэлтийг сонгоо авсан. За өөрөөр хэлбэл бусдын хийсэн алдаатай гүйлгээ, андуурагдж ирсэн илгээмж, санамсар болгоомжгүйгээсээ болж бусдын гээсэн эд хөрөнгө, за уус хүргээсээ тасарч өөр газар нутагшиж эдээшсэн эзэнгүй малыг өөрийн болгон хувьдаа ашиглах нь энэ нь бол эрүүгийн хууль заасан гэмт хэрэг тооцогддог гэдгийг мэддэггүйгээсээ болж гэмт хэрэгтэн болж байгаа тохиолдлууд цөөнгүй байгаа учраас иргэдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх энэ төрлийн гэмт хэрэг үлдэгдгээс урьдчилан сэргийлэх зорилгоор сонсогчдод мэдээлэл болгон хүргэж байна. За хүмүүс гудамжинд явахдаа ч юм уу хин нэгний хаяж гээгдүүлсэн зүйлсийг олох тохиолдлууд байдаг шүү дээ. Гар утас, төрөвч ч байт юм уу, эсвэл бичиг баримт өөр эд зүйлсийг оллоо гэж ботход за хувьдаа ашиглаад явах юм бол энэ нь завших гэдэг энэ гэмт хэрэгт хамаарах уу? За завших гэдэг үгийг ер нь иргэд олон нийт юу гэж ойлгох ёстой гэдэг юм бэ? Монгол хэлний тайлбар тоолонд завших гэдэг үгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах, юмыг төдийл бэрхшээлгүйгээр олох гэж тайлбарласан байдаг. За харин эд хөрөнгө завших үйлдэлийн аргыг бусдын эд хөрөнгийг өмчлөгчд нь тогтоосон хугацаанд буюу ямар нэгэн хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх. За мөн гэмт этгээд нь үн хөлсийг нь төлөөгүй атлаа өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож байгаа байдлыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. За тэгвэл та сонсогчдод гээгдэл эд хөрөнгө завших гэд энэ гэмт хэргийн тухай ойлголт за хуульд хэрхэн тусгаж өгсөн талаар мэдээлэл өгөхгүй юу? Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төрийн нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж буй чухал баталгааны нэг хэсэг нь бол Монгол Улсын эрүүгийн хуульд өмчлөх эрхийн эсрэг гэмтэргүүд түн хүлээлгэх ялын төрөл хэмжээг хуульчлан өгсөн явдал. За бидний дээр дурдсан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааж өгсөн байна. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдж ирсэн илгээмж эд хөрөнгө, бусдын санамсар болгоомжгүйгээсээ болж гээсэн эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр завшсан бол энэ гэмт хэрэг тооцогддог. За энэ гэмт хэргийн тухайд бол хохирлын хэмжээ шаарддаг. Бага хэмжээнээс дээш буюу 300 мянган төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол 450-аас 2,700,000 төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх эсвэл 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих хэргийг нь хязгаарлах хянагдуулахаар заасан байна. Харин энэ гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой эсвэл их хэмжээний хохирол учруулсан бол 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар 20 хянагдуулахаар тус хуульчлал өгсөн байдаг юм аа. Энэ дээр бас нэг үнийн дүнгийн асуудал яригдаад тахшгүй тийм ээ. Бага хэмжээний буюу 300 мянган төгрөгөөс бага үнийн дүнтэй гээгдэл эд хөрөнгийг хэрвээ завшсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх юм бэ? 300 мянган төгрөгөөс бага үнийн дүнтэй алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завсан тохиолдолд энэ нь зөрчил тооцогддог. Зөрчлийн тухай хуулийн 8.9 дугаар зүйлд алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших зөрчлийг 2020 оны 1-р сарын
10-ны өдрийн хуулиар нэмсэн. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлт хэрэггүй бол гэж заасан байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлт хэрэггүй гэдэг юу гэж ойлгох вэ гэхээр 300 мянган төгрөгөөс бага хэмжээний хохирол учруулсан бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. За энэ тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлөвлөж хүнийг 101-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100 мянган төгрөгөөр хуулийн этгээдийг 1001-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 сая төгрөгөөр торгохоор тус ингээд хуульчлал өгсөн байнамаа. За ноцтой болон их хэмжээний хохирол гэдэгт ямар хэмжээний хохирол хамаардаг юм бэ? Ноцтой хохирол хор уршиг гэж шууд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй. Хохирогчийн амьдралын их усэр болсон эд хөрөнгийн эрхэд за эсвэл улс орон хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол хор уршиг учруулсныг ойлгодог. За харин их хэмжээний хохирол гэдэг 50 сая түүнээс дээш хэмжээний төгрөгийн хохирол учруулсныг хамааруулж ойлгодог. За гээгдэл эд хөрөнгийг завших гэд энэ гэмт хэрэг өөрөө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцогддог байгаа шүү дээ. Тэгэхээр өмчлөх эрхийн эсрэг гэд энэ гэмт хэрэгт тооцогддог бусад төрлийн гэмт хэрэгээсээ энэ гээгдэл эд хөрөнгө завших гэд энэ гэмт хэрэг нь юухаараа ялгаатай байдаг юм бэ? Та оны онцлог ялгааг нас тайлбарлаж өгвөл. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бас ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаарат бусад гэмт хэрэгүүдтэй хуваагддаг. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд бол гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй. Хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшил тохиоллын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу эзэмшигч өмчлөгчийн самсар болгоомжгүй хайхрамжгүй үйлдэлийн улмаас шилжсэний дараа харин гэмт этгээд завших сэтэл төрж шамшигдуулсан, захиран зарцуулсан байдгаараа бусад төрлийн гэмт хэрэгээс онцлог ялгаатай гэж үздэг. За өнөөдрийн подкастаар мэдээж гээгдэл эд хөрөнгийг хувьдаа завширсан тохиолдолд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгдэг юм байна гэдгийг сонсогчдоос ойлгож мэдэж авсан байх гэж бодож байна. За харин гээгдэл эд хөрөнгийг олж өгсөн тохиолдолд ямар шагнал урамшуулал олгодог юм бэ? Иргэний хуульд өмчлөх эрх үүсэх дуус оруулах харилцааг зохицуулж өгсөн байдаг. За тэр дундаа Иргэний хуулийн 116 дугаар зүйлд гээгдэл эд хөрөнгө олсон этгээдийн эдлэх эрх хүлээх үүргийг нь наривчлан тусгаалan заагаад өгчихсөн байдаг. За гээгдэл эд хөрөнгө олсон этгээд ямар үүрэгтэй вэ гэхээр гээгдэл эд хөрөнгийн эзэн буюу өмчлөгчт нь нэн даруй мэдэгдээд хүлээлгэн үүрэгтэй. За хэрвээ тийм этгээд нь байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдээд тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаална. За эсвэл цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна. Мөн та олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврийн эрсдлээс гээгдэл эд хөрөнгө олсон тохиолдолд тухайн байгууллагын захиргаанд нь хүлээлгэж өгнө. За байгууллагын захиргаа нь харин тухайн олсон гээгдэл эд хөрөнгийн тухай нийтэд мэдээлнэ, бүрэн бүтэн байдлыг хангана. За эсвэл цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм үүрэгтэй байна. За харин гээгдэл эд хөрөнгө олсон этгээдийн эдлэх эрхийн тухайд гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч буюу гээгдэл эд хөрөнгийн эзэмшигч эзнээс нь шагнал авах хэрэгтэй. Мөн эд хөрөнгийн хадгалах, хамгаалахтай холбоотой гарсан зардал мөн өөрөөр эзнийг нь олохтой холбоотой гарсан бүхий л зардлаа нөхөн төлөвлөхээр шаардах хэрэгтэй. Шагналын хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоодог. За хэрвээ тохиролцож чадаагүй бол шагналын хэмжээ нь гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн 10% тэнцүү байхаар хуульчилж өгсөн байна. Өөрөөр хэлбэл та 1 сая төгрөгийн үнэтэй гар утас болоод эзэнт нь буцаан хүлээлгэн өгч шагналын хэмжээн дээр та хоёр харилцан тохиролцож чадаагүй бол 100 мянган төгрөгийн шагнал шаардах эрхэм танд үүсэж байна гэсэн үг. Гээгдэл эд хөрөнгийг олоод цагдаагийн байгууллагад мэдэгдснээс хойш 1 жилийн дотор тухайн эд хөрөнгийн эзэн тогтоогдоогүй бол эд хөрөнгийг олсон этгээдэд нь өмчлөх эрх нь үүсэж байдаг. За үүнтэй мөн адил яг Иргэний хуулийн 117 дугаар зүйлд алдуул мал олсон этгээдийн эдлэх эрх хүлээх үүргийг нь тусгаалan заагаад өгчихсөн байна. Алдуул мал олсон этгээд нь орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад нь мэдэгдээд малын эзнийг олох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллаж болно. За эсвэл цагдаагийн байгууллагад шилжүүлэх ийм үүрэгтэй байна. За алдуул малын талаар нийтэд мэдээснээс хойш 1 жилийн дотор эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлт тухайн алдуул мал шилжинэ. Хэрвээ эзэн тогтоогдох юм бол малын үр төлөлийн хамт эзэнд нь буцааж өгөх ийм үүрэгтэй.
Харин алдуул мал олсон этгээд тухайн малыг одоо өсгөн үржүүлэхтэй холбоотой гарсан зардал, шагналаа мөн шаардах эрх нь хуулиараа олгогдсон байдаг юм аа. Тэгэхээр подкастын төгсгөлд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс өршлөн сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэхгүй юу? Иргэдийн маань дийлэх хувь нь хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болоод өөрөөр хэлбэл олсон хүний олз, хайсан хүний гарс гэдэг сэтгэлгээгээр бусдын хайсан гийсэн эд төрөнг алдуул малыг хувьдаа захиран зарцуулж ашигласнаа гэмт хэрэг зөрчилд холбогдож хариуцлага хүлээж байгаа учраас өөрсдийн хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, хүүхэд багчуудаа эцэг их багш сургууль хүмүүжүүлэгчид нь бага наснаас нь эхлэн энэ талаар зааж сургах, мөн бусдын хайсан гээсэн эд зүйлийг олсон бол та эзэмшигч өмчлөгчд нь буцаан хүлээлгүй өгснөөр шагнал урамшуул авахаас гадна гаргасан зардлаа хүртэл гаргуулж авч болдго юм шиг гэдгийг ойлгож, за иргэн бүр одоо энэхүү эрх үүргээ хэрэгжүүлж хууль хяналтын байгууллагууд нь иргэдийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцлөөр нь хангаж өгснөөр энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурна гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Про подкастад Орхон аймгаас холбогдож иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Намайг өнөөдрийн Про подкастын дугаартаа урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.